Сан байцгаанууд та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээнд пост оруулсан байна. За түүний оруулсан пост нь иргэддээ ногдол ашигт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. За түүний мэдэгдэж байгаагаар Америкийн нэгдсэн улсын бусад ногдуулсан тарифын асуудлууд яригдж байгаа. За үүнээс олох ашигаас ард иргэддээ хүртэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бусад ногдуулсан тарифтай холбоотойгоор шүүхийн шийдвэрээр асуудал бол хэлэлцэж байгаа. За энд бол иргэдийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хүү арга хэмжээг санал болгож байгаа юм. За тэрээр олон нийтийн сүлжээнд бичгтээ Америкчуудад ногдол ашиг олгох санааг дэвшүүлсэн. За Бямб гарагт нийгмийн сүлжээнд бичсэн постондоо тарифын эсрэг байгаа хүмүүс бол тэнгүүд үүнээс Америкийн нэгдсэн улс их найд олж байгаа удахгүй асар их өр болох 37 их найдыг үүнээсээ түлж эхлэнэ гэж мэдэгдсэн байна. За тэрээр мөн хүн бүрт ор хаяж 2000 ам долларын ногдол ашгийг олгох болно гэж мэдэгдсэн. За ингэхдээ өндөр орлоготой хүмүүсийг үүнд хамруулахгүй гэж мэдэгдсэн. Америкийн засаг захиргаа харин энэхүү ногдол ашгийг хэрхэн хуваарлах талаар нэмэлт тодруулгыг ард иргэдтэй өгөөгүй байна. Энэхүү постны дараа Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent ABC News-ийн Newsweek нэвтрүүлэгт өгч оролцож ярилцлага өгөхдөө Америкийн засаг захиргаа татварын хөнгөлөлтийг авч үзэж байгаагаа мэдэгдсэн ч ногдол ашигын талаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдөө яриаггүй гэдгээ мэдэгдэж байна. Pew судалгааны төвийн мэдгцээр Америкийн нэгдсэн улсад ойролцоогоор 340 сая иргэн амьдарч байгаа. За тэдний 19 орчим хувь нь өндөр орлоготой өрхөд хамаардаг гэж үзэх юм бол Америкчуудын 5.4 орчим хувь нь энэхүү санал болгож байгаа ногдол ашгийг авах боломжтой болж байгаа юм. Энэхүү схем нь хууль батлагдаагүй байгаа. Америкийн нэгдсэн улсын холбооны төсөвт 2026 онд бол хэдэн тэрбум ам долларын алдагдал учруулах боломжтой гэж харж байна. Америкийн нэгдсэн улсын холбооны хариуцлагатай төсвийн хорооноос 2025 оны санхүүгийн жил цуглуулсан гайлын татвар нь 195 тэрбум ам доллар байсан өмнөх оныхоос ойролцоогоор 150%-аар өссөн үзүүлэлт болж байна. За мөн өмнөх оны мөн үеийнхээс 118 тэрбум ам доллараар өссөн үзүүлэлт болж байна. За харин Америкийн нэгдсэн улсын үр бол жил дараалал нэмэгдэж байгаа. За түүнийг авч үзэх юм бол дотоодын нөөцтэй түүнийх нь 122%-ийг эзэлж байгаа буюу 37,164 их найдын тэнцэх улсын өртөө ийм улс юм байна. Өнгөрсөн 7 хоногт дээд шүүх Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн доод шатны шүүхийн шийдвэр гарсны дараа энэхүү ерөнхийлөгчийн онцгой эрхээ хэрэгжүүлж байгаа байдалтай холбоотой асуудлуудыг эргэлзээ төрүүлж байгаа. За энэ талаар бол хэлэлцэн гэдгээ мэдэгдсэн. Дональд Трампын зүгээс тариф ногдуулах нь бол оновчтой шийдвэр гэж үзэж байгаа. За тарифыг хүчингүй болгох нь Америкийн нэгдсэн улсын хувьд гамшиг болно гэж хэлээд орлогынхоо ихэнх хэсгийг улсын үрийг уруулахад ашиглана гэж мэдэгдсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогын гол тулгуур нь тарифаар тулайлгах бодлого байгаа. За үүний хүрээнд бусад орнуудад өндөр татварыг ногдуулж эхэлсэн. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын худалдааны гол түнш гэгддэг бүгд найрамд хятад ард улстай хийж байгаа худалдаанаас асар их хэмжээний алдагдал хүлээж байгаа учраас энэхүү алдагдлыг бууруулах зорилгоор за мөн хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлах зорилгоор Америкийн нэгдсэн улсын зүгээс тарифаар далайлах бодлогыг хэрэгжүүлж 3 оронтой тоо хүртэлх хэмжээний татварыг ногдуулсан. За мөн үүнийхээ хүрээнд хятадтай тохиролцоонд хүрч тарифын зарим асуудлуудаар худалдааны ярилцыг өрнүүлж байгаа. За ер нь бол тарифын бодлоготой холбоотой шүүмжил олон нийтээс ирж байгаа. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын ногдуулсан тариф нь дотоодын инфляцийг хөөргөхөд гол нөлөөллийг авчирч байгаа. За үүнд нь бол жижиг дунд бизнесүүд хамгийн их өртөж нөлөөлж байгаа гэдгийг мэдэгдсэн. За харин томоохон ханган нийлүүлэгчид тарифын бодлогот төдийлөн сүхрэхгүй байгаа гэсэн ийм мэдээллийг бас өгч байгаа. За ямар ч тач бол Америкийн нэгдсэн улсын дотоод худалдан авалтын тус улсын эдийн засгийн 20%-ийг бүрдүүлдэг учраас дотоод инфляц бол асар өндөр зардлыг бий болгох магадaltaй. За энэ нь бол иргэдийн ахуй амьдрал нөлөөлж байгаа. За үүнээс сэргийлэх зорилгоор иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ногдол ашиг санал болгох ийм хөтөлбөрийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч ярьж эхлэв байна.